улмас орчлонгийн юм ёсоор ирээгүй огт санаандгүй ирсэн. Алга бүрийг аваас нь чирүүлж амраг гэргийг ханиас нь хагцуулсан харуулслын харуул хаанаас нөмөрхөн энэ билээ. 30 хэдхэн насндаа эд ялалж явсан сэргийлэгч гомсрон эрх жаргалтай инг 50 цагт харид айсантай учраагүй хэрнээ харанхуй мөнгөгийн гарт амьэрсдэснэ нь юутэйга шүүн эмгэнэл байв. Гэвч өргөсөн тангарахтан үнэнч ажилтан таны ариунгийн ачиллыг аврагдаг садмартахгүй ард түмэн мартахгүй. Бүгд найрамдах Монгол Ард улсын эрүүгийн байцаан шийтгэхүйлийн 295 308 дугаар зүйлийг удирдлага болгон тогтоохно. 1. Бүгд найрамдах Монгол Ард улсын эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн Б, Г, Д, мөн хуулийн 14 дугаар зүйлийг журамлан 86 дугаар зүйлийн Ж зааснаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дугаар заасныг журамлан гунтан огтой боцрон буюу бүүэд оногдуулсан хөнгөн ялыг хүндэтэн огтоож цаазаар авсгай. Тогтоол хүчин төгөлдөр устлах 10 хоногийн хугацаанд дав заалах хэрэгтэй болохыг чинь цагдан хорж өрснгийг дурдлаа. За мөн хэрэгт хураагдж ирсэн таны бичиг баримт болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэгэлсэн буу зэвсгийг устгах, шилжүүлэх тухай заалтуудыг орууллаа. Энэ тогтоолыг эс зөвшөөрөөс 10 хоногийн дотор улсын дээдчүүхийн эрүүгийн хэрэг эхэлсэн хажээгэд дав заалах эрхийг чинь дурдж өглөө. Өөрөглөө байна. Гогоолтэй тасланчил шоголтой хатаа арчилж ясах нараха шүүснараа шүүснараа Америкийн нэвтрүүлсэн шийдвэр гаргаж дурдж өгнө. Хүний аминасыг бүрлэгчгээд өөрөөхөн амийг гуйж байгаа нэтгээд ичих нүр бодох толгой байна уу тамин? Чиний амь бусдын аминаас үнэтэй гэж юу? Гэнэн урдаа гимшилэн хойнон гэж үг байдаг. Гэвч хүн заавал хожимдсан хойнон гимшиж байх учиртай юм гэж юу? Энэ л явцсан хонгил датчуухан хаалгаар орж вэж ухаарах ёстой хэрэг үү? Үгүй. Ухаант хүн урдаар бодож, сэтгэж, зөв бурууг ялгах чадвартай төдийгүй. Адуу саратанч гэлээ зайлан заман сонгох зүм бэлгийн авьяастай билээ. Тэгвэл хунтай батсүрэн чухам юунаас болж хүн чимран хөсөр хийсэн хэрэг вэ? Та 1987 оны 9 дугаар сарын 23-ны шөнө хүн амны ноцтой гэмт хэрэг үйлдэх үед согтуу байсан байна. Та хизээ хаана хэдийн хэмжээний арх уурсан байсан бэ? 23-ны 18 цаг үед бүрэг аханд очиж бүрэг ахыг чаяда хүндээ ороо явсан хавар авторны хөндөдөөс 2 литр металтай архийг холоо хийж авч явс замдаа хэр хацаараа ус. Тэгээд ганцаараа гоод уусан газар автана хаяад тэгж ачуудаараа чанчуулна. Тэгээд эндээс авч ачуудаа скинтер. Тэгээд чанчуулна тэндээс тэр айлын сарвтны урдаас нэг морийг байж онаад гэстээ жимэл азараа тахад ахын даач ахын хацахаар нож унтж байгаагаар калор маркэн боогно болгойч аваад төгөөш хатмын даац. Тооян дээр нуугаад мороо яд очоод үүдээр агсан үүдэн жаачтай байсан үүдээр цахаатасан тэр талууртаас хүн үүдэн огч байгаа хаашаа хортол хүн гарч ирээд хүн зогс бодлоо гээд гараад ирсэн тохиол би ирээд яа цухтаасан тэр хүмүүнээ араас буутсан. Тэгэхээр би цухтааж агаад тэр хүнийг саатуулах наата эргэж цухтааж явж байгаа эргэж чааж буутсан би. Тэгээд тэр хүн эргэж гүгээд гэрт орсон. Тэгээд би эргэж цухтаагаад морой зайлал ояад тэгээд гэрэн гаднаас
тракторын дэнд очиж байгаа гэрийн гаднаас би 2-3 удаа буудсан. Тэгээ ирээ гатавчаар харахад энэ урдаас бас буудсан тэднээс тэгэхээр би гэдэгтээ илүүгээр нь тэндээс гаднаас нэг ахаж 2-3 буудсан. Тэгээд би өөрөө одоо хүн алж согтуу хүн сохорхоонтой гэдэг. Хин ч өөртөө занл хийлээгүй байхад хүн намайг эхэлж буудсан хэмээн хохирогчийг үтгэж байгаа ч гэсэн хэргийн бол заарал төдийгүй хүний мэсгүй шинж болохыг хөдөлшгүй баримтаар нотолсон юм а. Хатам ээж ихнэр ялах болчихсон охиноо ерөх хинийгжүүлэх хайрлан занл хийлдэг байсан тэр этгээд уг хэргийг үйлдэхээс 10 илүү хоногийн өмнө өөрийнх нь аав ээжид зориулж үлдээсэн захиандаа харабагайг устгах тухай тангаргалаад эрг хүн зорьсондоо имэйлтмар харайсандаа хэмээн өөрийгөө эремшүүлсэн байлаа. Тэгвэл тэр устгах ёстой харабагай гэгч хэн байваа? Юу ярих нэ гэдгийг одоо сонсъё. Хөгнөлгүүл би хөргнөлгийн шүдээ хөгтөн завсан хэдэн сар би завсан. Би ихгүй шүдээ хүн би бас хүний дайтай адилхан тэр хүн шил байх гэж бодсон. Би буруу зүг бас бахмтай хөөд хэлсэн надаа их хөөд хэлсэн надаа. Яс ямар нэг аргаар зөв замаар л явуулах гэж үзсэн. Тэгээд лагсан цогтуу тавиалалгаа балдаг юм уу жирэл намайг зовоогоо зүтрээгэл 3 сартаа хөвгтөө хүч газар савзаад нэгээд тэгээд миний чадханд үйлдэх гүйдэг үнсдэг өөр юм байхгүй. Энэ удаагийн толгойн үлдээр нэгийг алуулсан. Энэ л бүх эсгэрэх сум хөөтөө яндан данс савлын тусахтаа тэр шин гэр дотор байсан арга шим хүн аймаг насыг нэхэн улин ирж байсан юм. За бодолчод орж ирээд эргээд суун тусаад гадагшаа нэг буудсан. Тэгээд эргэж орж ирээд буугаад бацрын төгчөөд тэгээд би наанам зогсож байсан. Тэгээд над руу яг ингээ унахаар болохоор би ингээдлийнхаа гараар ингээ твэрч аваад байна. Тэгээд сум гадагшаа очих нь уу? Энэ миний сум гадагшаа гарна уу дотроо байна би нийлээ лав бодолчлаа гэдэг. Сумыг хаах гээд гарч идэнгийн гэл бариад үзсэн сум нь өдөгдөхгүй энэ хэрэг нөх гарсан байсан. Тэгээд энгийнхэн шархан дээр ерөөсөө хумсны талбай шиг тийм шархтай байсан. Тэр шархнаас нэгэн цусгармаар байхад нь тэгээд бодроо энд зогсоод маар даваад өгчээсэн надад. Тэгээ маардын хэд давхарлаад энд байсан бетонтой усанд дөрж жагаад нойтон бодгоод энэ гарынхаа алгаар дараад ингээ яг би өөрөө дараад хөвтцсэн ерөөсөө ингээ шууд. Тэгээд хөвтчгээд байжл ер нь тэгээд судраад байх шиг ерөөсөө одоо амьсгалнуудын давхцаад одоо амьсгал чадахгүй байна би одоо ерөөсөө нэг дээшээ жоохон болж чадахгүй байна гэдгийг чархын чанга дарууд амьсгалж байсан. Тэгээд бүр их судраад одоо гараараа давчаад өрөөсөн гараараа одоо усал гэдээс энэ л гэдээсэн. Өшөө ерөөсөө над энэ байхгүй 6 ширхэг энэ байсан. Тэрнийг өгөөд тэгээд усын нуугаад ээжсэн. Энэ чухатрыг хийчихсэн. Энэ тэр хүүхдээ хүүхэн бодроо хүүхдний энд бодроо энэ сэрнэдэг миний энд толгой дээр нээжсэн. Тэгээд сүүлийн бүлэгт одоо их судраад одоо тэгээд биднийг бол одоо орон дээрхэн доошоо хөвтөж байгаараа дор байгаа нь газар хавтгаагаар хөвтөөрэ бүрэн зэвсэгчсэн хүн байна шүү. Ингээд ингэсэн. Тэгээ машин яагаад ирдгүн гэж хэлсэн. Ер нь хүн хөвтлөө ерөөсөө өгн айгүй таад юм тийм ухаан ерөөсөө алдаагүй. Сүүлийн бүдэгт нэлээд сударсаар байгаа л тэгээд би одоо би ерөөсөө бүтэхгүй боллоо. Гээд ингэсэн. Нэгэн шөнийн сандрал гэмшлийг нэгэн гэрийн хүрээнд зүрх төгшин өнгөрөөхдөө иргэнийхэн үүргийг мэрэгжлийнхэн үүрэгтэй чадхын хэрэг биелүүлсэн совилогч эмэгтэй ингэж ярьсан юм. Хийсэн хэрэгтэй байсан хэрэгтэй дахиад уулз хамтай юм үлдчихвээ гэсэндээ байн буудсаар өглөө хүргэсэн билээ. Ийм байдлаар одоо ажиглагдсан учраас хадам их цэрэн мэддэг нь хүмүүжлийн чанартай үг хэлж зөвлөлт нь түүнд одоо өшрөх одоо хандлагууд одоо ихэн гаргасан ийм ч учраас одоо өөрийгөө боож өгөхөг оролдож байсан байна. Мөн бусдаа арихууд зодоо хийжсэн байна. Мөн хэд хэдэн хүний эрхчлөөнд одоо халдсан одоо ийм үйлдэлүүдийг хийсэн байгаа маа. Энэ үйл ажиллагаа хийж байгааг сумын удирдлагууд одоо мэдсээр байсан атлаа тодорхой арга хэмжээ аваагүй байна. Ер нь Батцэрэн бол нийгэм тустай хөдөлмөр эрхэлж байгаагүй энийг чиглэсэн сумын удирдлагууд анхаараагүй. Түүгээр зүйл барам 1986 оны жилийн эцсийн хүн амын тоолгоор хүн амын бүртгэлч одоо оруулаагүй юм. Ийм учраас Батцэрэнтэй бол ерөөсөө тодорхой ажиллаагүй учраас эцэст нь хүн амны ноцтой гэмтрэг одоо үйлдсэн юм аа. Энэ гэмтрэг үйлдэн гарах үндсэн шалтгаан аригтны согтуулалтаар холбоотой одоо гарсан үйлдэлээ.
арх уухын тулд ямар ч гэмтэрэг хийх, юугаас зарж борлуулах, өөрийгөө бариад илээж гэж өргөмжилдэг олон янзын жишээг дурдж болох юм. Адам хүмүүс Төвөөгөө энэ чанд тусам. төвөөгөө баясан. Хаана ажиллаж байсан юм? Өөр суртны нэг л байж байгаа л энэ оттор жоохон цаатай худалдаанд л утсан 20 жил ажиллаа. За. Хэд оноос эхэлж барайч болсон бэ? 75 оноос эхэлж барайч. За та барайч ямар одоо ханы барайч гэж хүмүүс хэлэх болсон юм? Олон том барайч гэсэн юм та. За яаж барьж амжилтгийг та хоёр? Би ерөөсө хүний судастай хөдөлтөнд өөр мэдэхгүй. Судастай хөдөлтөд бүгдээ цэцэгээ өлөвчтэй байна. Тэрний нухаж өгнө. Тэрнийг аль дуусахтай тэгэл над мэдэх юм байдаг. Бөглөө цэцэгийг нухаж өгнө. Тэр дуусахаар надад мэдэх юм байхгүй гэж бардамхан ярьж суугаа энэ увайг үрдэ. Итгэж гордож явсан тэр хүмүүс зовлогтой газар нохой таргалдаг, зовлонтой газар бадарчин таргалдаг гэсэн ардынхан мэрэгэн ухааныг санах нь явдаа гэж одоо л сэхэрч байгаа. Согт үед бас хүн амтан барьцдаг тийм ээ? Өөрийн ухаан гуулдаг, барьж чадахгүй болдог нь унтаад өгнө. Барьж чадахгүй ухаан гоо. Барьж чадахгүй унтаад. Барихаар гонтой багтаа болоо барьж л өгнө. За. Анцны ажиллаж хийж байгаа юм дөө. Өөртөө дандаа архив. Хоёр байж байгаа тэгтэн үлдчихээд болгоч гэх юм даа. Сүүлийн үед одоо арх ямар байна? Хүн хэрэг ирж. Одоо архич байхгүй. Хүнчгүй болж байна да. Тийм. Ер нь тэгээд зөв. Танаа хүүхдүүд одоо олон 7 хүүхдүүд үүсэн тийм ээ? Болж байгаа таарын олон жил 7 20 гаруй жил ханилсан тийм. 7 хүүхдүүд үүсэн. Түүнээс одоо хэн хэрэг хийчихэд үл ямар хэрэг хийчихэд байгаа вэ? Том хүү айжаа угаачаар гисгэрэнгээ угаач юм ба. Дараачийн гүн Тоолбатар. За. Дараачийн одоо хоёр охин нэг нь хоёр хүний замгийн онцгой шээстэй. Батбаатар гэдэг. Нэг хүүхдтэй ингээ 3 хүүхдтэй миний надад хичээлж байна. За. Батбаатар маань тэр дөрвөн дараах тавдаггүй. Нөгөө хөгшин дээр ч юм байгаа тийм. Бага тэр бага дүүн жагаа тийм. Тийм багааргүй. Тэгэхээр дүүний дараач хоёр нь одоо сургууль явж байна. Тэр хэдэн хүүхдүүдтэйгээ нийлж тэр айл шатаасан байна тийм. Энэ дээр би надад ачруулсан юу ч байх. Өөр тавсан байна. Бүгд одоо хамтаалan хүмүүжүүлээд авна. Арих ямар жиргаар олж байгаа юм одоо юм. Одоо бүр арихчгүй сууж байна гэсэн. Яаж авдаг вэ? Би арих авахсан чинь энэ очрын газар очихтэй яг таньдаг залж одоо сүүлийн үед нэм өстэй барьж оруулж. Зарим үнэн гаргаад өгч сэргийн цагдаанд таны үйлчлэгч ийм очил дээр хэрэгэлдэг үнэлэгч. Яг нэм болоо мэдгэдэн дээр хэрэгэлдэг. Авдаг хэрэгэлдэг. Тэгээ та ачаарлах гэдэг. Эвэрийн нэр хүнд үнэхэрч зэсбөгжнүүд чигээ зэсэн цухын зэвэрч амтан хүндэж аварлагүй архинаа очирдож байргүй болжээ. Алан хятан хулгай луйвэр сусар залхай байган шиг бүхний их болсон архины төлөө үст очирж авин хажуугаар бүстэй бүсгүй хөлтэй хөлгүй хөгшин залуу энэ олон хүн хичнээн үнэт цагаа эд баялгаа эрүүл мэндэ зарна бай. Төмөөрнийхэн игэл хэрэгцээг тэмцэл тулааны талбар болгоулгүй зөв оновчтой зохион байгуулах бүрэн үндэс манай нийгэмд байхгүй гэж юу? Өвчний галзуу эмнэлэгт очиж ирүүлж идэг бол архины галзуугийн ирүүлж газар арай тустай.
Гэвч өвчтний биеийн байцаалтан өгөх эхний шинж олон талаар галзуутай адил байгааг та бүхэн харж байна. Уусан. Яагаад ирэх вэ? Хэн чамд ирэх вэ? Манай найз шилдэ ярих явчрал ууй гэсэн. Төрсөн өдөр нь болсон гинэ. Тэгэхээр би за яг төрсөн өдөр нэм чи яад ингээл ууй гэсэн. Тэгэл уусан шүү дээ. Яадгийг уухад төрсөн өдөр нь олж байгаа юм чинь тэмдэглэн л үз тэр чинь нэг гэнт хэрэг болоод ахаа юу ийсэн. Намайг яах чинь чи авчирсан юм танаас. Би гэртээ арай л тэгэл унтаал өгөхөөс. Тэгэл маргааш л хичээлдээ явах л байсан биз. Энд чи яг л сургуулийн захиргаа мэдчихэж шүү дээ. Тэгэл биднээс задлаад уучих гэсэн шүү дээ. Яадгийг ууж болдгоо юм. Хаврын ногоо шиг ялах учирхан энэ оюун ухаан яаж будангуйран зэрлэгшиж байгааг харахад харамсгаас өөр аргагүй. Ах цах аддаг цадгаан алдсан энэ хүүгийн яадгим гэдэг өвчин ялимгүй жаахан ожимдвол яадган алдсан үндэс болно гэдгийг ухаарч таслах ёстой. Манайд ч гэсэн адилхан уудаг шүү дээ. Ууса. За манай уугч нуу хаана уу? Би одоо тэр нэг нарийн тэр наанаар манай уугч нуу. Тэр манай тэр урамд засамна. Таны үнэн ёс, хүнлэг чанар, эрхэм амьдан бүхэн устж арилдаг болохоор худлаамлах, хуурч мэхлэх, гүжрэг үтгэлэг, ёр муу бүхэн түүний ёрын ороншин болдгийг хам таригдсан залуу нөхрөн гүтгэж байгаа энэ ярианаас бид үзэж байна. Та хаан хэзээ ярих болсон бэ? Та таныг санаж байна? Та оноо машинтай явсан биш? Машинтай явсан юм байна шүү дээ та. Машин чинь хаана? Машинтай. Машин. Тэ? Хаана онголцсон та? Мэдээгүй. Таны тэрэг чинь одоо хаана? Машин. Тэрэг чинь хаана байна? Тэрэг дэмэдгүй. Онголдсон ба. Таны над гар хөлч яасан? Мэдээгүй эргэлээс. Хөл дээрэн тогтох өөрийн мэдрэлгүй согтуу аригчин хүчит техникээр аагархна гэдэг үнэхээр аюултай бөгөөд хөнөөлтэй хэрэг. Тэгээд ч дэлхийд зам тээврийн ослын тэн хувь нь согтуурлын уршигаас үүсэж байгааг магадлан тогтоосон мэдээ байдаг. Согтуурж орж машинтай онголцсон. За тэгээд та энэ ажлыг юм шоолж гин үү? Ойлгож байна. Одоо миний хийсэн согтуугаар зэрэг онголцсон миний бороо энэ дээр яваад гэмшиж. За. Энэ ажлыг одоо ер нь дөрөв цэгж бодож байна уу? Бодож. Усныг нь одоо ямар холбоотой учраа энэ тухайга та ойлгож байна уу? Ойлгож. Сонсож байна та. Сонсож байна. Сонсож байна. Аригчин болно гэдэг ихэнхдээ ажилгүй хүний гол шинж. Хийх юмтай хүсэл тэмүүлэлтэй хүнд аригтад суух цаг байдгүй. Ханийн хайр, үрийн бүүэн уянгад заяан төрсөн энэ залуу бүсгүй ада зэтгэр шиг чаралж, альбан жөтгөр шиг сүйти цууна гэдэг чухмал арихны хорлол. Арих өнгөн цагаан байлаач мөрн хараад сайдын зэрэг төрөх саруу ухааныг минь балаллаа. Сайхан авгай тоогдох эрүүл бие минь эвдлээ гэсэн их нацаг дуржийн мэрэгэн шүлгийг нэхэн сонсгоё. Манай өвөө одоо 60 наст хүрч байгаа. Аяг хуух жоохон дууртай согтуу ихээр хөгшөөж тагсантай байж. Энэ согтуу ичээд зоолох юм би дундуур нас 2-3 удаа зогсох шиг болсон. Үндэс залгах удам үр ачаан хайрлах хүн ёсны багтал баяран хөнөөхөд хүрч байгаа 60 настай буурлын нам төрхөгч гагцгүй архил эвдэж чадхаас өөр юу ч эвдэхгүй байсан. Энэ бол анх эрэхтэй бол биеийн байдал бол маш хүнд. Энэ хутгалсан хэсэг газар бол энтэй талд бол зүрх рүү ороод наадлынх нь бол наадлын зүүн талын уушиг руу орсон. Энэ хутгалах хугацаанд бол нэг хавиргыг бол 2 удаа хугалсан байсан. Ингээд хагалгаанд орж одоогоор биеийн байдал гайгүй. Эхлээд архийг чи уун, дараа нь арх чамайг уун. Эд хөрөнгөний чинь уун, эхнэр хүүхдийн чинь уун, эргэтэн бие чинь уун. Архийг нэг өдөр уугаад насан туршин гимшивч оройтон.
Энэ цум ардын сургаал бэлэг ард түмний маань мэрэгэн ухааны өв юм. Эрүүл ухаан санаа эрхтэн биеийн гарцсан энэ хүн ханийн түшиг, үрийн эцэг, нийгмийн бүтээж хүчин байх бүхий л гавьяага яг ийм хагас зэрэмдэг болгож байгааг харахад нин чармсалтай бөгөөд эмгэнэлтэй байгаа биз. Гашуун боловч үнэн ийм баримт бас л цөөнгүй байна. Архив үндсэн одоо 3 факт байдаг. За нэгдүгээрт нь арх, хоёрдугаарт нь архив хүн, гуравдугаарт нь архив орчин. За манай өнөөгийн практикт нэгдүгээр одоо факт буюу зөвхөн архитай тэмцэж байна. Тухайлбал архины градусыг нэмэх, худалдаалах цэгийг зөөрүүлэх, одоо очил дугаарыг ихсгэх гэх мэт зөвхөн одоо архитай тэмцэхээс биш тэрний цааталд байж байгаа тэр архийг ууж байгаа хүн, архийг уух орчныг одоо таслан зогсоох ийм одоо дөрвтэй арга хэмжээг бол авахгүй байна. За манай дэмжлэг хийж байгаа хүмүүсийг авч үзэхэд бол одоо эд хөдөлмөрийн насны 20-с 50 насны хүмүүс 90 орчим хувийг эзэлж байна. За ер нь бол архитект үзэгдлүүд 1960 оноос одоо эхэлсэн гэж үздэг. За архитект өвчтөн хүн бол зөвхөн одоо өөрөө нэгэн биеэр зов зүдрээ дуусгахгүй тэрний цааталд нийгэм, гэр бүл, хань нөхөр, үр хүүхэд одоо зов зүдрдэг. За тухайлбал одоо удамших хандлагатай оюун ухааны хомсдол өвчин, мэдрэг сэтгэлийн гажиг өвчин, бие үлдрийн одоо гажигтай хүүхэд төрөх явдал бол ихээхэн одоо нэлээтэй байдаг юм аа. Бата али чи айгуу гоё нэг надад дуудуулаад өгдөө. За дуудаарай. Маамаа нааштай дуудаар. Арх хүнийг нэгэн биеэр нь хөнөөж хутаага зогсдгүй. Үлдэх хойч үр удмаар нь хордуулан дахир дутуу ухаан хомос бие гачиг үр хүүхэд төрүүлхэн их хүндэс болдог нь нэн аюултай билээ. Та бид хундаг архины мансуурлаас ирээдүйн хойчоо ийм хүмүүсээр орлуулах гэж юу? Хүний орчлонгуудаа дормжилноо гэгч ялт хэрэг болгосон билээ. Хөөрхий эдэнд буруугүй ч гэсэн буруутай эзэн цаана нэ. Би яаж юм? Юу нүгдчихэв? Гар нь зүгээр үү? Энэ яасан бilé? Гар нь ягаад ийм болцсон? Маажиг үдтэй энийг. Одоо хэдэн настай вэ? Насаа санаж гин үү? Өнөөдөр 30 нас хүрч байгаа шүү дээ. За ингэ зүгээр байж байгаа юм чин даралтын үзэт хий заа юу. За гараа битгий тат. За тэгээ зүгээр сууж заа юу одоо даралтын үзэж. Өвдөх юм байхгүй үсттэй. Өвдөх юм байна уу? Ха? За энэ хэлээрэй. Монголчууд архийг хэдий дээдээс хичээн цээрлэж ирсэн эрхэн сайхан уламж ёстой. Ахс их сэндэргэд залуус архинд ам хүрэх нь бүхэл нүд орхигч учраг байна. Тэгвэл өнөөдөр аливаа мансуурлыг эрж хайн эрүүл ухаан сэтгэлийн эрхэн сайхнаас уйдгсад яагаад гарч байна вэ? Батхоёр хэдэн настай вэ? 14 настай тийм ээ. 43 дугаар сургууль. Хэдэн удаа тав өнөрлөө? 56. 4-5 удаа өнөрлсөн тийм ээ. Болдоотер. 87 он 4-5 удаа өнөрлсөн тийм ээ. Дэмбэр самбуу. Хэдэн удаа тав өнөрлсөн? Хэдэн настай вэ? 14 настай 3 удаа тав өнөрлөөд байгаа тийм ээ. За оюун болд. Хэдэн настай вэ? 16 настай. Арвангурваас 16 насны ариун тансаг энэ жалууд нүрээ буруулахын оронд нүглээс буруулах нь яагаад?
таксман хэмээх өндрийн мансууралд автагчин сураг сонсон дуурайж эрүүл мэндийн хөнөөсөн энэ хүүхдүүд цэвэр ариун ёс суртахуунд тахал тарим бузарлаж явхад аав ээж амт нөхөд албан захиргаа ер хүн бүхний сонор сэрэмж хаана нь явав. Тэгэхээр дахиндаа хонжоход манай хэд нэг оройн хідүүхтлээ хідүүхтөрчээд цааваа өнөртөг болчихсон энэ үргээд яарсан. Тэгэхээр би тэрийг сонсчоод шууд ингээд дахиндаа яшаа төмөршнөөс юм авахсан тэр дотор манайхын дугуунаад цаавна байсан. Тэрийг яваад ааж өнөртөө тэгэхээр хэд өнөрсөн толгой ирсэн. Тэгээ толгой ирж байгаа тэгээ сүйдээ бөөсгөчлээд тэгээ цогоор ингээд пошон онгорчоод цогоор наад чи манайх иржсэн. Цаанаас тэгтэн би цаавын буцаас авчаад тэгээд орон дээр хөлгойг нь толгойр гэж дотор муухайраад бөөлжиж байхад танхил арим бий цогцсоо дарвиж хөнөөж байгаа энэ хүүхдүүд бол амин хорлохын ихэн шатныхан мөн. Хаанаас ирсэн бilé? Оён грэм. Аль сумнаас ирсэн? Баян цогц. Хэдэн настай? 13. Чи энд яагаад ирж хөвцсөн бilé? Бензин үнэрлээд. Бензин үнэрлээд ирж хөвцсөн тий? Танаас самд энэ бензин үнэрлэдэг хүүхд бий юу? Би. Хичнээн хүүхд байгаа? 28. Та нар 28-удаа хамтарч үнэртдэг байсан юм уу? Тэгдэг ус. Бензин үнэртэхлээр чи яадаг вэ? Согтоо хүн шиг хөлмөн. Хөл нь яадаг вэ? Даавж үү. Хөл нь говьдаг бахан тийм ээ. Өвшөө яадаг вэ? Шөө. Толгоомолгоо бөөлж жүрдэг. Толгоо эргээд бөөлждөг гэсэн гэж чинь тийм ээ. Чи одоо энэ гэмчлэгийг хэлэх гэж ирсэн юм биш үү тийм ээ? Бус төгтөж ирсэн үү? Ирэх. Ер нь ирэх үү тэр хүүхдүүд чинь? Ирнэ. Эрүүл гэгэн оюуна эргүү маангаар сольж эрдмийн сайхан биендээ эмгэг саваг олон эндэж бодилжва энэ гашуун үннийг хүүхэд залуус минь харагтун хүн ард минь бодохтом. Золгүй хагасд нулимсан барсан зовлонт гэргийн үгийг сонсцгоо. Буц. Тамин буццгаа. Бушуухан эндээс ховццгоо. Гамшиг зовлон таригч гашуун уснаас дайццгаа. Ааван дуудах үрс. Амарган хүлээх хань. Ад жаргал бүхнээ ардaan танаар орхиж байна. Гамшиг таригч тамийн ундаа руу ганц чалхан битгий орд.